Emergency dispatcher. 911. Энэ дугаар олон мянган хүний амь насыг аварсан утасны дугаар. Авар осол гал төмөр, гэмт хэрэггээд хүний амьдралд байж болох яаралтай тусламж хэрэг болсон үйл явдал бүрт энэ дугаар руу залгаж тусламж үздэг. For half her brain's gone. Oh my god. Oh my god. Яаралтай дуудлагын утасны оператор өдөртөл хэдэн зуун гониг хагцал үхэл зовлон тийсэн аимшиг дуудлагууд хүлээн авдаг. Утасны цаан тухайд юу ч болж байсан. Операторууд хамгийн гол нь 50 байж зааврын дагуу гол хэрэгтэй мэдээллүүдийг түргэн шуурхаа олж авах ёстой. Өнөөдөр бүгдээрээ 911 утсанд ирж байсан хамгийн аимшигтай. She's dead. Why are you saying that she's dead? She's dead. He ripped her apart. Түгшүүртэй харамсалтай хэрэгүүдийн талаар дуудлагуудаас хамтдаа сонсгоол. Shut up and listen to me. Энэ бичлэгт гарах бүх аудио бичлэгүүд бодит дуудлагад бөгөөд хэд мэдрэг хүмүүс үзэхгүй байхыг хүсье. Shoot him, please. Shoot him. Энэ бичлэгээр өнөөдөр сонсох дуудлагуудын дундаас хамгийн аимшигтай бичлэгүүдийн нэгнээс шууд эхлэе гэж бодлоо. Down for 911, where's your emergency? This is Sandy. 221 Rock Crimin Road. What's the Send the problem? police. Send the police. What's the problem there? She's dead. Why are you saying that she's dead? She's dead. He ripped her apart. He ripped what apart? Her face? Everything. He ripped her apart? I think I'm gonna play. I think I'm gonna pass out. No, just breathe, okay? I'm gonna stay with you on the phone until they get there. Listen to me, please, hurry. Please, hurry. Oh my God. Shoot him! Shoot him! Sandra, stay in your car. Shoot him, please! Shoot him! 1995 Миссури мужид амьдардаг Жером болон Сандра гэх гэр бүлийн хосууд жижигхэн шимпанзе сармагчны зулцгийг үрчлэн авч Трэвис хэмээн нэрлсэн байдаг. Түүнтэй яг л хүүхэд мэт харьцаж, сармагч нь том болсон хойно гэрийн эзэдтэй хамт ширээний ард сум хооллож, дарс шимэн дэлгүүрч хийсдэг байв. Тэдний гэр бүлийн гишүүд болох эхлээд нөхөр Жером нь дараа нь хүүн нас барах үед Сандрагийн ганц тайтгарл нь хүүхэд шиг шахуу болсон Трэвис сармагч л болж байсан гэжээ. Гэвч Трэвис сармагч 14 нас хүрэх үед ааш авир нь эрс өөрчлөгдөж эхэлсэн юм. She's dead. Why are you saying that she's dead? She's dead. He ripped her apart. He ripped what apart? Her face? Everything. He ripped her apart? Listen, I think I'm gonna play. I think I'm gonna pass out. No, just breathe, okay? I'm gonna stay with you on the phone until they get there. Shoot him, please! Shoot him! 2009 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Connecticut муж. Трэвис сармагчин гинтл тэр өдөр галзуурсан мэт аашилж эхэлсэн байна. Сармагчин Сандрагийн машины дэлгүүрийг булан авч гэрээсээ гүн гарч зугтааснаар энэ аимшигт түүх эхэлсэн гэдэг. Сандра өөрийн найз Чарли Нэш гэх эмэгтэйрүү залгаж сармагчингаа олоход нь туслахыг хүслээ. Найз Чарлин ч Трэвис сармагчинг багаас нь мэдэх бөгөөд сармагчин Нэшт сайн ханддаг байсан ч тэр л өдөр бүх зүйл буруугаар хэрэгсэн юм. 90 гаруй килограмм жинтэй сармагчин өөрийг нь тайвшруулж гэрт нь оруулахар ирсэн Нэш рүү дайрсан байна. Галзуурсан мэт уурлаж байсан сармагчин бүсгүйг хитгэн хормын дотор л шууд утгаар нь нүрийг нь тасар татаж орхисон юм. Энэ үед нь сармагчны эзэн Сандра хутга барин сармагчингаа хэд хэдэн удаа хутгалсан боловч Трэвисийг огт зогсоож чадаагүй ба сармагчин хөнгөн алгацсан төдийл байсан гэв. Найзгаа аварч чадахгүйг ойлгосон Сандра машиндаа суун цожилж 911-т залгасан байна. The chimp killed my friend! What is the monkey doing? Tell me what the monkey's... He ripped her face off, please! If the monkey moves away from your friend, let me know, okay? So we can try to help your friend. No, I can't. She's dead. She's dead. Шимпанзе Нэшт аимшигтай гэмтэл учруулж, нүүрийг нь зүгээр л хувааж, нүд хамар уруулыг нь сууг татаж, гарын сарвууг нь шүдээрээ тасар татан хайж, төргөний эмчнэр ирэх үед бүсгүй эрүүг хүртэл салгачихсан байсан гэжээ. Дуудлагаар ирсэн цагдаа нар эхлээд сармагчин тайвшруулахаар оролдож байсан ч сүүлдээ арга ядан буудаан алсан байна. Хэдий Чарли Нэш аимшигтай халдлагт өртөж эрэмдэглэгдсэн ч тэр амьд мэд гарсан юм. Түүний нүүр царай мэдээж хизэж өмнөгшгөө болоогүй нь ойлгомжтой. Нэшийн ар гэрийнхэн нөхөн олгоор нэхэж шүүхэд хандсан бөгөөд үйл явдлаас жил хүрэхгүй хугацааны дараа 2010 онд сармагчны эзэн Сандра нас барснаар шүүх хурлын үйл явц сунжирсан юм. Эцэст нь Сандрагийн ойр тойрныхан Нэшийн гэр бүлд $4 сая нөхөө олгор өгсөн байна. Энэ хэргийн дараа Америкийн нэгдсэн улсын конгресс гэрээ нөхцөл сармагчинд хийжихийг хориглосон шийдвэр гаргажээ.
911 дугаарын түүх анх 1957 онд Америкийн нэгдсэн улсад нэгдсэн яаралтай тусламжийн утас гаргах санаа гарч 1968 оноос хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Энэ хүн яаралтай хэрэг гарч тусламж дуутахаар болох үед ямар дугаард юу хариуцдаг вүлээ гэж санах гэж цаг алдахгүй тулд нэгдсэн ганц дугаарлуул залгаж харин тэндээс чиглэлээр нь хуваарлдаг байна. Манай оронд жишээ нь нэгдсэн дугаар байхгүй бөгөөд галт төмөр гарах үед 101 дугаарт, гэмт хэрэг зөрчил гарах үед 102 дугаарт, эмнэлгийн төргөн тусламж дуудах үед 103, гамшиг ослын үед онцгой байдлын алба дуудах бол 105 гэсэн тусгай дугааруудад залгадаг байна. 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Вашингтон муж Ферндейл. 911. Just a minute, please. Do you need police or ambulance there? Yes, ma'am. This is serious. Okay. Do you need police I or an can't- ambulance? Would you shut up and listen to me for a second? Ma'am, I will call you back. Do you need the police or an ambulance there? Yeah. I will call you back. Сая сонсон дуудлага гинэт ингээд тасарсан ч хэсэг хугацааны дараа хоёр дахь дуудлага 911 дугаарт ирсэн юм. 911. Good afternoon, ma'am. Hi, can I help you? My name is Charles Hendricks Foster, and I am about ready to kill my wife. What's your This is address? not a joke. Shut up and listen to me. Okay, first I need your address and then I'll shut up. Shut up and listen. I'm not kidding, ma'am. My name is Charles Hendricks Foster. I want to hurt this woman real bad. What's her name? Come on, lady. At least talk to me. Okay, where is your wife right now? She's sitting right next to me. I'm crazy. Whatever you want to call it, I'm crazy. I don't care. I want her dead. You understand that, ma'am? I do. I'm getting you I help. want her dead. I understand, and I'm getting you help. Do you have any weapons in your home? You know what? Just send the f***ing cop out Okay, here I've already- and let it go Sir? at that. Bye-bye. Hey, sir. Энэ дуудлагын дараа цагдаа нар Чарльсын гэрлүү аль хэдийн хөдөлчихсөн байсан бөгөөд оператор эргүүлэн залгаж дараах яриа өрнөсөн байна. Hi, it's 911. Hello? Hi, it's 911. You disconnected, and I just wanted to talk. Just hang on. Okay. Are you with the police department? I work at the 911 center. Oh, good. Okay. Send a cop out here before I kill my wife. Okay, I don't want you to do that. Is there any way that you can go outside to wait for police? All I want is an officer or two, whatever it takes, to come down here to my apartment, my address, and arrest me. Me, I know. my wife. Shut up and listen. Цагдаа нарыг 5 минутын дараа гэхэд Чарльсын гэрт ирэх үед түүний эхнэр цээжин тус газар хотхолуулчихсан байхыг олсон гэжээ. Тэр энэ үйлдэлээ эхнэр нь гэртээ архи авчирсанд уурлан ингэсэн гэж тайлбарсан бөгөөд цагдаа нар 5 минутанд амжиж ирснээр эхнэрийг нь аварч чадсан юм. Өнөөдрийн энэ бичлэгт дараагийн түүхүүд ч гэсэн тусламж маш хурдан ирж байгааг бүгдээрээ нэг биш удаа үзэж гайхах бол. Чарльз Фостер гэгч гэмбурууга хүлээж шоронд суусан бөгөөд шүүх түнд 10 жилийн хоригял эхнэрийнх нь эмчилгээнд $16,000 төлөвлөх шийдвэр гаргасан байна. Одоо үзүүлэх бичлэг тун ойлгомжгүй бөгөөд эвгүй түүхтэй нэгэн бичлэг. Emergency dispatcher. What's the matter? What's the matter? Do you need an ambulance? Are you breathing okay? Is there anybody else there with you? If there's somebody else there with you, can you put them on the phone? Okay, stay on the phone. It's going to sound like I'm hanging up, but I'm not. I'm going to be dispatching an ambulance, okay? Okay, just stay on the ambulance with me. Stay on the phone with me. Who's that? Is that a neighbor? Is that your Who is that?
I love you. 911-т залхан ойлгомжгүй авиа төдий зүйл гаргаж ярихыг оролдож байгаа энэ хүний хэлэн байхгүй болж таарсан юм. Who is that in the background? Is that a relative? Okay, why won't she come on the phone? Okay, just stay in line with me. Has that person been drinking? What's going on? What is she doing to you? Okay, there'll be someone there shortly. There's an ambulance on the way, okay? Just hang on. Дуудлагаар ирсэн цагдаа нар гэрт нь орох үед 57 настай Карен Людерс гэх эмэгтэйг хамгийн эхэлж олж харсан ба тэр үед эмэгтэй цагдаа нар руу барьж авсан аягтай кофегоо цацаад өргөжлүүлэн дуугаа дуулж эхэлсэн байна. Цагдаа нар том өрөөнд нь орох үед цусанд будагдсан эрэг олсон нь 911 утсанд дуудлага хийж тусламж хүссэн Карены нөхөр болж таарсан бөгөөд эмэгтэй нөхөртөөгөө үнсэлцэх үедээ хилийг нь тасаазаж оргисон болгон тэр. Түргэний эмчнэр хилний тасрахыг олж нөхрийг нь эмнэлэгт аваачин цаг алдалгүй ойсноор хил нь бүрэн идэгсэн гэжээ. Эхнэр Кареныг эмчнэр үзээд сэтгцэн асуудалтай хэмээн уншилж хэрвээ эхнэр нь эмчилгээнд явна гэх юм бол тэднийг өргөжлүүлэн хамтдаа амьдрахыг зөвшөөрсөн байна. Үүнээс хойш тэдний талаар мэдээлэл гараагүй ба нөхөр нь эрүү сарвал амьд мэнд байгаа. Эхнэрх нь эмчилгээч амжилттай болсон гэж найдаа. Саяны хэрэгт гарсан шиг өөрөө залгаж хэлж чадахгүй хэл ярианы бэрхшээлтэй эсвэл дараагийн бичлэгт гардаг шиг ярих боломжгүй байгаа үед яах вэ? 2017 онд анх Америкт ийм үед заавал залгах биш 911 утсанд мессеж бичиж болдог үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Харин энэ бичлэгийг хийх явцад миний олсон нэг мэдээлэлээр 21 онд Монголд бас энэ үйлчилгээ нэвтэрч 102 толбогдох буюу цагдаагийн тусламж хүсэх үедээ залгаж ярих боломжгүй юм уу? Хэл ярианы бэрхшээлтэй иргэд мессеж бичиж болдог үйлчилгээ нэвтэрсэн талаар мэдээ олж үзлээ. Тэгэхээр энэ мэдээлэл магадгүй хинэгэнд хэрэг болж болохыг ч үүсэхгүй. Одоо харин дараагийн бичлэгт гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд 911-т залгаж чадахгүй байгаа тухай гарах бөгөөд 2015 онд Америк нэгдсэн улсын үндэсний хөлбөмбөгийн лигийн финалийн үед гарсан нэгэн сошиал сурчлагын хэсэг юм. Энэ дуудлагт нэгэн эмэгтэй 911-т залгаж пицца захиалахыг хүснэ. 911 operator 901, where's the emergency? 127 Brymere. Okay, what's going on there? I'd like to order a pizza for delivery. Ma'am, you've reached 911. This is an emergency line. Large with half pepperoni, half mushroom. You know you've called 911. This is an emergency line. How long it'll be? Okay, ma'am, is everything okay over there? Do you have an emergency or not? Yes. And you're unable to talk because... Right. Is there someone in the room with you? Just say yes or no. Yes. Okay, it looks like I have an officer about a mile from your location. Are there any weapons in your house? No. Can you stay on the phone with me? No. See you soon. Thank you. Түрүү хэлсэнчлэн энэ нь сурчлагын бичлэг буюу яг бодит аудио бичлэг биш. Гэхдээ энэ нь 2014 онд болсон бодит дуудлагаас сэдвлэж энэ сурчлага хийсэн ба гэр бүлийн хүчирхийллийн үед хажууд нь хүчирхийлэгч байгаа үед ийм маягаар тусламж дуудаж болно гэсэн санааг илэрхийлж байгаа. Эсвэл өмнө дурдсанчлан мессеж бас бичиж болох нь байна. Одоо ингээд дараагийн дуудлагт орцгоё. 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр. 911, what's your emergency? Yeah. I just attempted to kill my mother and my stepfather. Okay, where are you at, sir? Hanging out in the woods in Southington. Okay. How did you try to kill them? With a knife. Okay. Do you need any, medical help right now? No, I mean, maybe. Okay, what's your name, sir? My name's Thomas. How can I help you, Thomas? How can I get some help to you? I just really wanted somebody to talk to. That's Okay. about it. Yeah, hold on 1 second for me, okay? You're not being very courteous with our conversation.
хоёр хүнийг алчаад 910-ны дугаарт зүгээр л ярмаар байна гэд залгаж өөртөө нь оператор тимч хүндэтгэлтэй харьцахгүй байна гэж гомдлож байгааг сонслоо. Одоо цаашаа юу болсныг нь сонсцгоо. What was that, Thomas? You don't listen very well. Well, I'm For trying a to... 911 operator, you think you would listen a little better to the people that are calling you. Okay, well, we're trying to help you out, You man. know- We're just, I'm talking to Oh, my no, officers and I'm everything. actually trying to help you. Okay. You're not helping me at all because I'm the one that committed the crime. So I'm actually helping you Okay. by telling you where I am. Okay, well, I appreciate So it. let's not get that misconstrued. No, we're not trying to do that. I'm just trying to figure out where you are so we can get some help. Now you're just kissing my ass. Okay, Can I well, talk to somebody else? Let me talk to somebody else. alright, hold on a second. Гэмт этгээдэд ярьж буй оператор нь таалагдаагүй учраас гомдлож өөр оператортой ярихаар солиулж байна. Hi, sir. Hi. Hi, how are you tonight? Oh, I'm good. Well, can I help? My name, can I help you out? Yeah, but Okay. I mean, it's not me you need to be worried about. 28 настай Томас Старыг хойд эцгээ болон ээжигээ хутгалсан гэж баривчилсан юм. Үр дүнд нь хойд эцэг нь нас барж, ээж нь амьд гарсан байна. 2014 онд энэ хэргийн шүүх хурал болж Томаст бүх насаар хорих ял өгч 30 жилийн дараа хугацаанаас өмнө суллагдах хүсэлт өгөх эрхтэйгээр ялжээ. Энэ бүх хугацаанд Томас яагаад ийм хэрэг үйлдэх болсноо огт тайлбарлаагүй юм. 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Дилан Лар, Тейлор Портер болон Кефер Маги гэх тус бүр 18 настай залуучууд толгод дээрээс замаар өнгөрч буй машинууд руу чулуу шидэн зугаацж байлаа. Хэдэн удаа машин онолгүй зөрсөн эцэст нэг онсноо харангийн Nissan маркийн машины салхины шилэнд туссан юм. Маги гихчийн хожим хэлснээр залуус чулуугаар оноод тухайн үедээ маш их баярлсан гэжээ. Бид энээлтэн чулуу шидэж байгаад л төд дуудалгүй гэртээ харьцгаасан гэсэн байна. Тэднийг инхүү баясаж байх хооронд 911 дугаарт энэ дуудлага ирсэн байдаг. Hi, I'm on the highway, Route 80. Something just came through my windshield and it hit my wife, and I think it went right through her head. Oh my God! Can you please get an ambulance somewhere? Can you track this phone? Where on Interstate 80 are you? Oh my God! What? Are you going east or westbound? We're going west. What kind of vehicle are you driving? We are in a Nissan Rogue. Pulled off on the left-hand side. Okay, what is your name, sir? My name's Randy Budd. The phone number you're Oh my God! Half her brain's gone. Oh my God! Oh my God! Тухайн орой өнөөх машинд сууж явсан Шэрон Бад гэх эмэгтэй тархиныхаа талыг алдсан юм. Түүний өрөөснүүдийг чулуу онож тархи руу н орсон гэжээ. Эмэгтэйн гавлынаас цөмөрч маш олон хагалгаанд орсны дараа амьд үлдсэн байна. Буруутай этгээдүүдийг ч олж бүгдийг нь баривчилж чулуу шидсэн Дилан Лар гэгчид 4 жилийн хорих ял өгсөн бол нөгөө хоёр нь түүнээс ч бага ял авсан юм. Харин тэр орой эхнэрийнхээ хажууд жолоо бариа явсан нөхөр Рэнди Бад энэ бүхнийг тэслэхгүй өөрийн толгойдоо буудан нас барсан байна. Ингэж залуус тэр орой нэг гэр бүлийн амьдралаар зугаагаа гаргацгаасан юм. За энэ хүрээд өнөөдрийн 900 ороногт ирсэн аимшигт дуудлагуудын талаар бичлэг төгсөж байна. Та бүхэн аль дуудлага хамгийн аимшигтай санагдсан талаар сэтгэлдээ хуваалцаарай. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзах болно. Баяртай.